Сайн байцгаана уу. Өнөөдөр бид хамтдаа манай дэлхийн жинхэнэ нур зараа ямар байдгийг нээх гэж байна. Бидний хөл доорох газраас эхлээд далайн хамгийн гүнт нугадах зэрэг гайхамшиг ертөнцийг судлах болно. Сонирхолтой байгаа биз? За тэгвэл шууд эхэлцгээе. За, шууд нэг сонирхолтой асуултаар эхэлцгээе. Та нэг төсөөлөд үздэй. Хэрвээ бид далай тэнгишийн бүх усыг нэг товчлуур дараад алга болгочдөг бол тэнд юу харагдах бол? Зүгээр нэг том хонхор шавар гэж бодож байвал эндүрэл шүү. Үнэн дээр тэнд бидний төсөөлж байгаагүй нэг энэ шин ертөнц бий. Хуурай газрынхаас жөндөр үүс, хязгааргүй мэт түргэжлэх тал, аимшигтай гүн хавцлууд гэдэл. Тэгэхээр өнөөдрийн айлаар бид юу үзэх вэ гэхээр эхлээд рельеф гэж юу болохыг ярилцсан. Дараа нь хуурай газрынхаа тогтцыг харна. Тэгээд далайн ёроолын нууц руу шумбаж, эцэст нь энэ бүхнийг юу хөдөлгөж байдгийг олж мэдэх болно. За, эхний хэсэг. Энэ бүхнийг ойлгохын тулд бүдэнд нэг гол түлхүүр өгөх хэрэгтэй. Тэр бол рельеф. Энэ юу гэсэн үг болохыг хамтаа харцгаая. Рельеф гэдэг үг нэг их сүртэй сонсогдож магадгүй гэхдээ үнэн нь маш энгийн зүйл. Энэ бол ердүүл дэлхийн гадаргын тэгш бүс байдал. Өөрөөр хэлбэл бүх л хотгоор гүдгэр зүйлийн нийлбэр, хамгийн өндөр үеийн урайгоо совхуулаад далай хамгийн гүн ёроо хүртэл бүх зүйл үүнд багтана гэсэн үг. Мэдээж эрдэмтэд эдгээрээ зүгээр нэг дор худгаад орчихгүй. Хэмжээнээс нь хамаарат хэд ангилдаг. Хамгийн том масштабаар нь харвал энэ бол мегарельеф. Энд бүхэл бүтэн төв далайнууд багтана. Арай зүүм чигээд харвал макрорельеф буюу томоохон үйлсийн системүүд гарч ирнэ. Бүр ойртоод ирэхээр хүндий, хавцал хийх мишил мезорельеф, хамгийн жижиг нь болох элсэн манхан ч юм уу тийм зүйлсийг микрорельеф гэж нэрлэдэг. Энэ бүхний цар хүрээг төсөөлөх хамгийн амархан арга бол манай дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверест, хамгийн нам цэг болох Мараны хонхор хоёрыг харьцуулах. Тэдний хоорондох босоо зай бараг 20,000 метр. Энэ чинь 20 км гэсэн үг шүү дээ. Үнэхээр гайхалтай биш гэж юу? За ингээд том зураг харчлаа. Одоо бидний өдөр тутам харж, хүлд тавьдаг зэрэг таны ертөнц буюу хуурай газрынхаа рельефийг арай дэлгэрэнгүй харцгаая. Хуурай газрын рельеф ерөнхийдөө хоёрхан үндсэн хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт эргэн тойрносоо эрс өндөрт сүндэрлэсэн үүс, хоёрдугаарт харьцангуй тэгш өргөн үдэм тал газрууд. Нилээн энгийн байгаа биз? Гэхдээ мэдээж өвөлгөн адилхан биш. Яаж үснээсээ хамаарат олон янз. Жишээ нь тектоник хавтангууд мөргөлдөхэд Гималай шиг атраад үүс үсдэг. Заримдаа газрын зарц таагараад нэг хэсэг нь дээшээ өргөгдөхөд зөрөгт үүс бий болно. Мэдээж лаваар бүрдсэн галт үүс гэж бий. Бас доороос нь магма түлээд бомбигд гарч ирдэг хумбан үүсч гэж байна. Ихэнх домоохон улсын систем бол эдгээрийн аль нэг нь биш, харин хэд хэдэн процессын нийлмэл үр дүн байдаг. За, хуурай газрын тухай ойлголттой боллоо. Одоо харин жинхэнэ адал явдалтай гарцгаая. Бидний танил ертөнцийн орхоод дэлхийн гадаргын 70% эзэлдэг тэр нууцлаг ертөнц рүү, тийм ээ, далайн ёроол руу шумбцгаая. Усан доорх энэ ертөнцийг ерөнхийд нь 3 том хэсэгт хувааж үздэг. Эхлээд их хазрын зах, дараа нь жинхэнэ гүн ёроол, хамгийн сүүлд нь бүр гайхамшигтай далайн гол нурууд. Бидний аяхийн эхний зогсоол бол их газрын зах буюу шельф. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Энэ бол жинхэнэ далайны ёроол биш, харин хуурай газрын усан дор үргэлжлэл нь юм. Тийм болохоор хайрцангуй гүйхэн, налуунж зөөлөн байдаг. Гүйхэн гэхээр та бүхэн жижигхэн газар гэж бодож магадгүй. Гэхдээ үгүй шүү. Дэлхийн бүх шельфийг нийлүүлвэл далайны нийт талбайн 6.5%-ийг эзэлдэг. Дээрээс нь эдийн засгийн хөвч асар чухал. Бидний барьдаг газраас нь ихэнх олборлдог газрын тус байгалийн дийлэнх нь яг энэ бүсээс гардаг. За, одоо илүү гүн рүү явцгаая. Их газрын зах дүүсангууд бид жинхэнэ далайн гүн ёроол руу орно. Эндхийн газар нутаг хоёр эсрэг тесрэг зүйлээрээ алдартай. Нэг талд нь бараг тугс тэгшхэн айбисал тал, нөгөө талд нь санаанд бахтамгүй гүн ангалууд буюу хонхорууд байдаг. Энд нэг сонирхолтой зүйл бий. Далайн ёроол гэхээр нэг тийм бартаатай амар газар санаанд дурдаг тийм үү? Гэтэл энэ абисал тал бол дэлхий дээрх хамгийн тэгш, хамгийн нэгэн жигд гадаргуу гэдгээрээ алдартай. Яагад гэвэл олон сая жилийн турш дээрээс нь тунац бусаар байгаад бүх хотгоор гүдгэрийн дүүрэж эндүүчгсэн шитийг шилжчихсэн байдаг. Харин энэ тэгш талын яг эсрэг туйл нь гүн хонхорууд. Хамгийн алдартай нь мэдээж Марианы хонхор. Энэ газрын гүн 70 түвшнээс доош бараг 11 км. Төсөөлдөө дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийг аваачаад дотор нь хийсэн ч ураа нь уснаас цухахгүй, дээр нь бүр 2 км ус улдна гэсэн. За, усан доорх ярилын маань сүүлийн зогсоол бол магадгүй хамгийн гайхалтай бүтэцэн болох далайн гол нурууд. Энийг зүгээр нэг үүсийн цуваа гэж бодож болохгүй шүү. Энэ бол яг л бейсболын бөмбөгний оёдол шиг манай дэлхийг бүгдэлд нь ороосон тасралтгүй үргэлжлэдэд аврах том үүсийн сүлжээ юм. Энэ системийн үрдийг сонсоод та бүхэн итгэхгүй баг. 65,000 км.
Энэ чинь хуурай газар дээрх ямарч уулсны системээс хамаагүй том. Үнэндээ бол энэ бол манай дэлхийн гараг дээр хамгийн том цорон ганц геологийн бүтэц юм. За ингээд бид хуур газрын уус, далайн ёроолын тэгш тал, гүн хонхор, аварга нуруудыг харлаа. Гэхдээ энэ бүхний юу бүтээдэг юм бол энэ бүхэн хоорондоо ямар холбоотой вэ? Сүүлийн хэсэгтээ бид энэ бүхний ард нуугдах агуу хүчийг нээх болно. Энэ нууцын тайлбар бол spreading буюу далайн ёрлын тэлэлт. Яг өнөх далайн гол нуруудын оройгоор дэлхийн гүнээс халуун магма тасралтгүй дээшээ гарч ирдэг. Тэр нь хөрөөд шин зарцтаас үүсгэж хуучин зарцсыг хоёр тийш нь яг л конвейерийн дүүс шиг түлхээдэг. Өөрөөр хэлбэл манай дэлхий яг энэ оёдол дээрээсээ өөрийгөө байнга шинээр үйлдвэрлэж байдаг гэсэн үг. Үүнийг юугаар батлах вэ гэж үү? Нотлого нь үнчээр ухаалаг. Эрдэмтэд далайн ёроолоос чулуулгийн дээж аваад нас нь хэмжсэн. Тэгтэл үнэхээр санан зүй тагтаал ажиллаадсан. Яг тэр гол нурууны хажуудах чулуулаг маш залруухан байхад нуруунаас холдох тусам чулуулгийн нас уламж хөгшиж байсан. Энэ бол далайн ёроол яг гол нуруунаас эхлээд хоёр тийшээ тэлж байгааг нь хамгийн том маргаангүй нотлого юм. Ингээд энэ бүхэн нэг там зураг болон нийлж байна. Энэ бол тектоник хавтангуудын онол. Дэлхийн дотоод хүч нэг газар буюу далайн гол нуруун дээр хавтангуудыг салгаж шин царцтаас үүсгэдэг бол яг тэр хүч өөр нэг газарт тэднийг мөргөлдүүлдэг. Хавтангууд мөргөлдөхөд юу болдог гэж нэг нь доошоо шургаахад Марианы хонхор шиг гүн ангал үүсдэг. Харин хоёулаа шахагдаад дээшээ өргөгдөхөд Хималай шиг авраг уус бий болдог. Энэ бүхэн нэгдмэл тасралтгүй хөдөлгөнд оршдог гайхалтай систем юм. Тэгэхээр бидний өнөөдрийн аяллаас авах гол санаа юу вэ гэвэл бидний амьдраж буй гаригийн гадаргуу хизээч хөдөлгөөнгүй тогтмол байдаггүй. Энэ бол дотоод асрын хүчээр байнга шинжлэгдэж, өөрчлөгдөж, дахин бүтээгдэж байдаг амьд организм гэж хэлж болно. Эцэстэн та бүхэн нэг бодлыг үлдээе. Энэ бүх тасралтгүй хөдөлгөөнийг харвал 100 сая жилийн дараа манай дэлхийн газрын зураг ямар харагдах бол? Хамт тайсанд баярлалаа. Дараа уулзцгаая.